Сайн байцгаана уу хүмүүстээ. Солонго агшнаа. Найзуудаа, та нар 10 хуулийн талаар мэдэх үү? 10 хууль гэдэг чинь юу вэ? Бурхны Израилийн ард түмэнд өгсөн хууль дүрм шүү дээ, тийм ээ. За тэгвэл тэр Израильчууд Бурханаас авсан тэр 10 хууль дүрмийг ягштал сайн сахин биелүүлж чадсан болов? Магадгүй тэд нар чадаагүй бах, тийм ээ. Яагаад гэвэл тэд нар маш олон удаа Бурхан эзнийг уурлуулах зүйл хийж исэн. Маш олон удаа бас Бурхан эзнээ сорж исэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чин яаж ч утсан тэд нар 10 хуулийг төгс сайн биелүүлж чадаагүй байна. Хүүхдүүдээ та нар тэгвэл 10 хууль гэхээр танд юу бодогдож байна? Магадгүй зарим нь 10 хуулийн тухай дуу сурсан байж магадгүй, тийм ээ. Магадгүй зарим найзууд маань цуглаан дээрээ 10 хуулийг цээжилсэн ч гэж магадгүй. Тэгвэл энэ 10 хууль гэдэг маань Бурхан Израилийн ард түмэнтэй шууд харилцахын тулд бас Израилийн ард түмнийг зөв амьдруулахын тулд өгсөн хууль дүрм байна. Гэтэл Бурханы тэр Израиль ард түмэн тэр 10 хуулийг ягштал биелүүлж чадаагүй учраас Бурхан тэр олгонд нь зэмлдэг байсан байна шүү дээ. Тэгвэл Бурхан дандаа зэмлээд, дандаа загнаад идэг тийм Бурхан юм болов? Үгүй тийм ээ. Бурхан биднэрт хайртай учраас хичнээн загнаж байсан ч гэсэн мөн яадаг бахна уу? Биднийг тайвшруулдаг, тайтгаруулдаг, бас бид нар буруу зүйлээ засах боломжийг бас өгдөг Бурхан байх нэ. Тэгвэл бүгдээрээ хамтдаа Гитлэл номын 25 дугаар бүлгийн 8-9 дугаар ишлэлийг багшлаагаа хамт олж үзье. За, та нар олж гин үү? Хуучин гэрээ Гитлэл 25 дугаар бүлгийн 8-9 дугаар ишлэл. За, хамт уншийе. Би тэдний дунд оршихын тулд надад тэд ариун газрыг бариг. Асрын загвар болон бүх хэрэгслийнхэн загвар болгон миний чамд үзүүлж байгаа бүхний дагуу чи түүнийг бариа. За, тэгвэл эндээс харах юм бол Бурхан нөгөө нэг Израилийн ард түмэнд гим нүглээ цайруулах арга замыг зааж өгсөн байна. Буюу 10 хуулийг тэд нар төгс сайн биелүүлж чадахгүй байгаа учраас Бурханд загнуулаад байна шүү дээ. Тэгэхээр Бурхан эдгээр хүмүүсийг заавал яаж буруу байгаа зүйлээ залруулах вэ гэдэг арга замыг Бурхан зааж өгсөн байна. Тэр нь юу эсмэ гэхээр ариун майхныг барь гэж хэлсэн байна. За бүгд тэгвэл дэлгэцэн дээр байгаа зургийг сайн хардаа. Ариун майхан гэж үүнийг хэлдэг байна шүү дээ. За. Тэгвэл тэр ариун майхан гэдэг газар нь тэгвэл яадаг газар юм болоо? За нэгдүгээрт нь ариун майхан гэдэг нь Бурханы оршин байдаг газар байна. Бурханы оршихуй байдаг газар гэсэн үг байна шүү, тийм ээ? Бурхан тэр ариун майхан дотор үргэлж байж идэг гэсэн үг байна шүү дээ. Тэгвэл Бурхан Израильчуудыг Египтээс яагаад гаргасан юм бол? Египтээс гаргасан гол шалтгаан нь юу байсан болов найзуудаа? Бурхан Израильчуудын дунд оршихын тулд тэднийг Египтчүүдээс холдуулсан байх нь шүү, тийм ээ? Египт гэдэг газраас гаргасан байх нь. Тэгээд Бурхан өөрийн зарц Мосегээр дамжуулаад өнөөдрийн бидний уншсан ишлэл дээр гарсан, тийм ээ? Израильчуудын дунд орших ариун газрыг барь гэж хэлсэн байна. За. Тэгээд Египтээс гарсан Израильчуудад ариун майхан нь Бурханы оршин байх ариун газар буюу уулзалтын майхан болсон байна. Яагаад гэвэл Израиль хүмүүс, тийм ээ, Бурхантай уулзахын тулд хааш явдаг байсан байх нь? Ариун майхан руу явдаг байсан байна. Тэнд очоод Бурхантай уулздаг байсан учраас тэр ариун майхныг бас уулзалтын газар гэж нэрлэдэг байсан байна шүү дээ. За, тэгвэл ариун майхны хоёрдугаар шалтгаан нь юу юм болоо? Хоёрт нь ариун майхан нь Бурханд мөргөл өргөдөг газар байсан байна шүү дээ. Тэгвэл одоо үед бид нэр цуглаан дээр очиж Бурханд мөргөл өргөдөг шүү дээ. За, тэгээд Бурхан Мосегаар дамжуулаад ариун майхныг бариа гэж тушаасан нь тэд нэр Израиль ард түмэн Бурхандаа ирээд мөргөл өргөөсэй гэж хүссэн учраас ариун майхныг барь гэж хэлсэн байна шүү, тийм ээ? За тэгээд Израильчууд Бурханы үгийн дагуу ариун майхныг барьсан. Тэгээд
тэр газартаа мөргөлд хэрэглэгдэх хэрэгслүүдийг хүртэл хийгээд байршуулсан байна. Тэгээд Бурхны тушаалын дагуу Израилийн ард түмэн мөргөл өргөхөд хэрэгтэй хэрэгслүүдийг хийгээд ариун майхныг бүрэн барьж гүйцээсэн байна. Тэгээд ариун майхан баригдаж дуусмагц Израильчууд Бурханд өргөх үргэлийг бэлдсэн байна. Тэгээд тахилчаар дамжуулан тэр өргөлөө Бурханд өргөсөн байна. Бурхан тэдгээрийн өргөлийг маш таатайгаар хүлээж авсан байна шүү дээ. Тэгээд энэ мөрөглөөр дамжуулан Бурхан Израильчуудтай уулзаж өөрийнхөө үгийг бас айлддаг байсан байна. Тэгвэл өнөөдөр ч гэсэн Бурхан бидний мөрөглийг хүлээн авч бидэнтэй уулздаг Бурхан байх нэ. За тэгвэл 3 дугаарт нь ариун майхан нь ямар газар байсан бэ гэхээр гэм нүглээ уучлуулдаг газар байсан байх нэ. Израильчууд өөрсдийнхөө гэм нүглээсээ болж Бурхантай харилцааг тасарч ирсэн байгаа тийм ээ. Тэгээд Авраамийн үед тахилаар дамжуулан Бурхантай уулздаг байсан бол одоо яадаг болсон бах нь? Бурхны ариун майхнаар дамжуулаад Бурхантай уулздаг буюу гэм нүглээ гэмшдэг газар болсон байх нь шүү дээ. Тэгээд гэм нүглээ уушлуулахын тулд тэд нэр ариун майхныг зорж очдог байсан байх нэ. За тэгвэл ариун майхан нь яадаг газар байх нь? Бас гэм нүглээ уучлуулаад гэмшдэг газар байх нь шүү дээ, тийм ээ. Тэгвэл найзуудаа өнөөдөр тэгвэл бид нар юугаар дамжуулан өөрийнхөө алдааг залруулж болох юм бол бид нар юугаар дамжуулан өөрийнхөө гэм нүглийг цэвэрлүүлж чадах юм бол мэдж байгаа хүүхэд байвал гараа өргөрөө. За бид нар Есүсээр дамжуулаад гэм нүглээ уучлуулах боломжтой тийм ээ. Тэгвэл хуучин гэрээний цаг үед хүмүүс ариун майхнаар дамжуулаад Бурхантай уулзаж тийм ээ. Бурханд мөргөлөө өргөж, бас өргөлөө өргөж мөн яадаг байсан бэ? Гэм нүглээ гэмшин улаадаг байсан бол өнөөдөр шинэ гэрээний цаг үед бид нар Есүстэй уулзаж тийм ээ. Есүст хүндэтгэл мөргөл өргөөд тийм ээ. Цуглаан дээр очиод бид нар Бурханд мөргөл өргөдөг шүү дээ. Тэгээд яах нь? Есүсээр дамжуулан бид нар гэм нүглээ гэмшгүй Есүс биднийг Бурхантай холбож өгдөг байна. Тэгвэл хуучин гэрээний цаг үед ариун майхан тийм чухал байсан бол шинэ гэрээний цаг үед Есүс бидэнд маш чухал гэдгийг ойлгож өгсөн байна тийм ээ. Хуучин гэрээний цаг үед ариун майхнаар дамжуулаад гэм нүглээ цайруулдаг байсан бол шинэ гэрээний цаг үед бид нар Есүсээр дамжуулаад Есүст итгэснээрээ дамжуулаад бид нар гэмийнхаа асуудлыг шийдэх боломжтой болсон байна. Энэ үнэхээр гайхалтай биш гэж юу? Яагаад гэвэл одоо цаг үед бидний иргэн тойронд ариун майхан байгаа юу? Тахилч нар байгаа юу? Байхгүй тий. Гэсэн ч гэсэн Бурхан биднэрт дэндүү хайртай учраас Есүсийг илгээсэн. Есүсээр дамжуулаад бид Бурхантай уулзах боломжтой болсон. Есүсээр дамжуулаад бид Бурханд мөргөл өргөх боломжтой болсон. Есүсээр дамжуулаад бид нар яасан бах нь? Гэм нүглийнхаа асуудлыг шийдэх боломжтой болсон байна. Үнэхээр талархалтай, үнэхээр гайхалтай тийм ээ. Тэгвэл бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Хүүхэд бидэнд хайртай Бурхан эзэн минь танд баярлалаа. Өнөөдөр бид нар хуучин гэрээнд ариун майхан гэдэг зүйл нь ямар чухал зүйл байсныг ойлголоо. Ариун майхнаар дамжуулаад Израилийн ард түмэн Бурхан эзэнтэйгээ уулзаж, мөн Бурхан эзэнд мөргөл өргөж, мөн ариун майханд очиж гэм нүглийнхаа асуудлыг шийдэрлүүлдэг байсан бол өнөөдөр бид нар шинэ гэрээний цаг үед Есүсээр дамжуулан Бурхан Аавтай уулзах боломжтой болж, мөн Бурхан Аавдаа мөргөл өргөх боломжтой болж, мөн Есүсээр дамжуулан гэм нүглээ уучлуулах болсондоо үнэхээр их талархаж байна. Та биднэрт одоо ч гэсэн хайртай байж, одоо ч гэсэн бидний хүндэтгэл мөрөглийг хүлээн авсаар байгаа учраас танд талархаж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Найзуудаа бүгдээрээ эх 7 хоногт цуглаан дээр очиод Есүс эзэнтэй чин сэтгэлээсээ залбирч, хүндэтгэл мөргөл өргөж, мөн Есүс эзний өмнө чин сэтгэлээсээ гэм нүглээ гэмшсэн 7 хоногийг өнгөрөөцгөөе. Бүгдээрээ эх 7 хоногт
илүү баяр хөөртэйгээр, илүү сонирхолтойгоор Библийн түүхээр хамтдаа айлцгаая. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр